Галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. За энэ удаад буруу та нартан 2009 онд гарч байсан Monsters vs Aliens. Гэх энэ галзуу сонирхолтой анимашныг буруу ярьж өгөхөр сонголоо. Та нарт маань таалагдана гэдэгт буруу итгэлтэй байна. За тэгээд энэ хөөртөм хөөрхөн галзуу анимашныг 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Messi-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд Saba Drago бол Saba, дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Тэгээд хэдүүлээ энэ галзуу хөөрхөн анимашны тайлбараа эхлүүлцгээе. За сансар окторхон хаанигтай нэг гариг бут үсрээ дэлбэрч байгаагаар кино эхэлнэ. Дэлбэрэлтээс үүдэлтэйгээр квантониум энерги бүхий нэг аврах том солирын хэлтрхий дэлхийг чиглэлээд нислээ. Энэ үеэр Америкийн Калифорни мужид Сьюзен гэх бүсгүй хурмынхаа баярт бэлтгэж байлаа. Тэр бэлтгэлээ дуусгаад сүмд очиж тэнд цугласан зочдтойгоо ойр зургийг ярилцсан. За ингээд хурмын ёслол эхлэхийн өмнөхөн Сьюзен гадаа сарвчанд очиод болцоод залуу Деректэйгээ уулзлаа. Дерек Сьюзен хоёр хурмынхаа дараа балсараа Парист очиод тэмдэглэхээр тохирсон байсан ч Дерек Фресно Каунти техник орон нутгийн телевизийн сувагт нэвтрүүлэгчээр ажиллах болсон учраас балсарын аяллаа төр цуцлах хүсэлтэй байгаагаа тэр хэлнэ. Энийг сонсон Сьюзен битүүхэндээ гунигласан ч Дерекийг тушаал дэвшсэнд баяр хүргээд сүмд төрүүлж ороод хүлээж байхыг хүсдэг. Тэгсэн Дерекийг дотгошоо орсон хойно тэнгэрээс үл мэдэгдэх чимээ сонсогдлоо. Гайхсан Сьюзнийг дээш хартал өөрийнх нь байгаа газрыг чиглээд нэг аврах том солир ирж яваа харагдана. Айд сандарсан Сьюзен тэндээс цугтах гэсэн чи солир яг дээрээс нь унаад ирлээ. Тэгсэн аз болоход Сьюзен юу ч болоогүй юм шиг л босоод ирнэ. Тэгээд Сьюзен сүм рүү ороод хурмын ёслолоо эхлүүлдэг. Тэгсэн тэрний хурмын андгаагаа хэлэхээс өмнө нүүрнээс нь ногоон туяа цацраад үссэн зайж бие нь огцом үсэж эхэлдэг. Ингээд тэр сүмд багтгааргүй аврах том болсонд сүмийн дээвэр нуурж тэнд байсан хүмүүс бүгдээрээ хар хурдаараа зугтаацгаалаа. Түүгээр зогсохгүй Америкийн армийн цэргүүдж ирцгэлээ. Тэгээд тэд Сьюзнийг барих гэж оролдсон ч сандарсан Сьюзен тэднийг эсэргүүцээд ерөөсөө баригддаггүй. Тиймээс тэд тэрэн лөө аврах том нойр суулгах тариагаар харавсанд тариаж тэрний гоёыг оноотгоно. Сьюзен аврах том тариаг сугалж авч шидэд цааш явах гэсэн боловч толгой нэргээд газарт унлаа. Хэдэн цагийн дараа Сьюзнийг ухаан ороход тэрнийг ямар нэг үл таних шоронгийн өрөөнд хоржээ. Сандарсан тэрнийг өрөөнөөсөө гартал аврах том өрөөний голд ширээ сандлаас өөр зүйл байсангүй. Тэр газрыг ямар учиртай газар болохыг Сьюзен ойлгож ядаж байтал хаалттай хаалгануудын цаанаас хэн нэгэн дуурах сонсогдлоо. Гэвч тэрний хэн болохыг Сьюзен мэдж чадсангүй. Энэ үеэр таазнаас нэг хоолой буугаад эдхийн аргагүй нялцгай хоол ширээн дээр нь асгachна. Тэгсэн хоолны сургаар ширээн дээр хамгийн түрүүнд нэг жом шиг хүн хүрээд ирлээ. Тэрнийг доктор Жом гэдэг байна. Тэгсэн сандарсан Сьюзен тэрнийг Жом гэж бодоод тэр дороо нам цохиж орхино. Доктор Жомны амьдрах чадварыг хүнд шилжүүлэн суулгах зорилго бүхий туршилтыг өөр дээрээ хийснээс болоод ийм болсон байж. Тэрнээс айд сандарсан Сьюзен ухарж явахдаа нэг нялцгай биед дээр гიშгсэн нь Боб гэгч цэлцэгнүр байлаа. Нэг нүдтэй тарихгүй тэр цэлцэгнүрийг гений аргаар өөрчилсөн улаан лайлноос гаргаж авсан байж. Сандарсан Сьюзнийг тэр хоёртой ярилцаж байтал алдагдсан холбоос хождоо нэг амтан генет урд нь гараад ирлээ. Хагас нь хүн хагас нь загас тэрээр сүүлийн 20 мянган жил мөсөн дор хөлдөөстэй байсан ч дэлхийн дулаарлын улмаас гисэж гарч ирсэн нь тэр. За ингээд тэр гур өөрсдөө Сьюзенд танилцуулсны дараа тэрнээс мангасны тусгай нэр нь юу болохыг асуудаг. Тэгсэн Сьюзенд тийм онцгой нэр эсвэл хоч байсангүй. Тиймээс тэд тэрэнд нэр өгөхөр шийдэцгэнэ. Гэвч тэднийг ингээ ярилцаж байтал өдрийн хоолны цаг болж бүгд ширээгээ тойрон суугаад хооллож эхэллээ. Тэдний энэ хачинжигтэй байдлыг харж эвгүүцсэн Сьюзен аажмаар ухарч байгаад нэг аврах том авгалдаатай таараадгана. 120 метрийн өндөртэй аврах том тэр амьтныг Insectosaurus гэдэг байлаа. Insectosaurus цөмийн бөмбөгт оногдсноор ийм аврах том болоод хувирсан нь тэр. Алдагдсан холбоос ч яран очиж Insectosaurus-ыг тайвшруулахад Сьюзен жөрөөний хаалган дээр очиод хайсандаа байдаг хүчээрээ балбаж эхэллээ. Тэгсэн нисэх төхөөрөмж бүхий генерал Warren тэнд ирээд мангасуудыг бүгдийг нь тус тусынхаа өрөөлөө орохыг тушаалаа. Арай хийж хүний бараа харсандаа баярлсан Сьюзен генералаас өөрийг нь суллаж явуулахыг гуйсан ч цаадах нь зөвшөөрсөнгүй. Харин ч тэрнийг дагуулад тэрхүү нууц байгууламжаа танилцуулдаг. Энэ нууц байгууламжийг Америкийн засгийн газар 1950-ад оны үед байгуулсан байжээ. Энэ дэлдүү мангасуудыг хүмүүсээс тусгаарлан хорж байх зориулалттай. Тиймээс ч генет аврах том биетэй болсон Сьюзнийг тэр байгууламжид бүх насаар нь хорихоор авчирсан нь тэр байж.
За ингээд байгууламжаа танилцуулж дууссан генерал Warren Сьюзанд "Нэгэнд чи энд өөрт байх учраас чамайг тайвшруулах зүйлийг өрөөний чинь хананд хадсан байгаа" гэж хэлчихэд яваад өглөө. Тэр нь модноос зүгдсэн нэг үслэг амтны зураг байна. Генерал Warren Сьюзанд Жайнор Мика гэх нэрийг өгсөн байлаа. Энэ үед сансрын удамд нэг хөлөг дотор галаксар гэгч харь гаригийн нөхөр нойрноосоос ирж байна. Тэгээд тэр өөрийнх нь нилээд хайж байгаа квантониум бүхий солир дэлхий рүү унсан болохыг олж мэддэг. Тиймээс квантониумыг ямар ч аргаар хамаагүй гартаа оруулахыг зоржуулсан галаксар дэлхийгээс квантониумыг авчрах зорилгоор өөрийнхөө авраг роботуудын нэгийг илгээлээ. Тэр шөнө хөдөө машиндаа болзож байсан хос хоёр дээрээс авраг том солир бууж ирэхийг хараад залуу найсандаа үнхэлцэх нь харах шахна. Бүсгүүн харин гайгүй шүү. За тэгээд тэд энэ талаар цагдаад яаралтай мэдгдсэнд маргааш нь тэр газрыг Америкийн армийн цэргүүд бүхэлд нь бүсэлцгэлээ. Улмаар сансраас бууж ирсэн зүйл нь зүгээр нэг солир биш, хайр гаргийн хөлөг болохыг ойлгосон Америкийн ерөнхийлөгч өөрийн биеэр тэнд ирдэг. Учир нь тэр хайр гаргийнхантай холбоо тогтоосон анхны хүн болохыг хүсэж байлаа. Тэгээд тэр дэлхийн хамгийн универсал хэл болох хөгжмийн хэлээр тэдэнтэй ойлголцох гэж оролдоно. Тэгсэн нөгөө хайр гаргийн робот гараа сунгаж ерөнхийлөгчтэй гар барих гэж байгаа юм шиг болсноо тэрний байсан тавцанг бяц цохиж орхилоо. Тэгсэн цэргүүд бүгдээрээ тэрэн лөө бүх хүчээрээ галалсан ч роботын их биеийг тойруулсан хамгаалалтын бүрхүүл нь тэрний бие рүү ямар ч сумыг нэвтрүүлдэг бай. За ингээд армийн цэргүүд тэндээс аврахаас өөр аргагүй байдалд орцгоолоо. Харийнхны дайралтад өртсөн болохоо ойлгосон Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлөн гишүүдж хайр гаргийнхныг хэрхэх талаар яаралтай хэлэлцэж эхэлцгээв. Тэдний зарим нь хайр гаргийн робот руу цөмийн цохилт өгөхийг шаардлаа. Энэ үеэр генерал Warren тэнд орж ирээд өөрийнхөө хариуцдаг төслийг ерөнхийлөгчд санал болгоно. Тэрний шийдэл энгийн бөгөөд ойлгомжтой байлаа. Тэр өөрт байгаа мангасуудыг харийнхны эсрэг тулалдуулах хүсэлтэй байдаг. Тэгээд тэр ерөнхийлөгчд өөртөө байгаа мангасуудыг нэг бүрчлэн танилцуулж, тэд яаж юм онцгой хүчтэй болсныг нэгэнгүй тайлбарладаг. Тэгээд тэдний мангасуудын баг бол харийнхны эсрэг тулалдах хамгийн төгс баг гэж итгүүлсэнд ерөнхийлөгчж зөвшөөрдөг. Тэгсэн манай мангасууд энэ талаар юу ч мэдээгүй сууж байна. Боб алдагдсан холбоос хоёр хөзөр тоглож байсан бол доктор Жом Сьюзнийг эргүүлээд хэвийн хэмжээнд нь авчрахын тулд байдаг хүчээрээ оролдож ээлдэв туршилтуудыг хийнэ. Өнөөдрийг хүртэл тэднийг байрнаас нь ерөөсөө гаргаж байгаагүй учраас тэдэнд туршилт хийх хангалттай хугацаа байгаа гэж бодож байлаа. Тэгсэн яг энэ үеэр генерал Warren ирээд тэднийг тусгай даалгаварт илгээх гэж байгаагаа хэлээд дагуулад гарлаа. Хэрвээ тэд харин роботыг ялж чадвал удаан хүлээсэн эрх чөлөөгөө олж болно гэдгийг генерал Warren тэдэнд сануулсанд мань хэдэж роботыг ялахаар сэтгэл шулуудацгаана. Харин робот Сан Франциско хотод ойртож ирсэн учраас цэргүүд хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэж байдгаараа хичээж байна. Удалгүй манай мангасуудаж тэнд ирлээ. Тэгсэн харин робот хитрхи том болохыг ойлгосон Сьюзен айдас давтаж амьсгаан давхцаад муужирч унах шахна. Энийг гарсан бусд нь тэрнийг хотод очоод нуугдаж явахыг зөвлөж өөрөөсөө тэр харин роботыг дарж авахар шийдлээ. Тэгсэн тэр авраг роботын эсрэг тэд юу ч хийж чадсангүй. Боб тэрнийг зогсоох гэсэн ч цаадхан тэрнийг нэцгэшгээд Сьюзний хойноос явлаа. Тэгээд робот хотын төвд нуугдаж байсан Сьюзнийг гүйцэж очоод хэсэг сканцны эцэст гол байн мөн болохыг тогтоож тэрнийг барихаар улайр нь дайрч эхэллээ. За sorry бажгараа буруу та нарт гэлсний гоё юм хэлээд хий. Кино үзэх агшнаа next level болгоо. Месси бол 100% дээд зэргийн Жапонико сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк гэж байгаа. Төмсний чипс шиг хүнд биш, хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй, хамгийн гол нь галзуу гоё амттай. Борогийнхэн тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно заяа. Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг л vibe-ыг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтон хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлд. Ягд гэвэл чигнэмиг дуусгатал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдээж. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Сандарсан Сьюзен ч замдаа таарсан байшингуудын дээгүр хараасаар харин роботоос хар хурдаараа л зогтно. Тэгсэн ингэж гүгээд нэмэргүй болохыг удахгүй ойлголоо. Тэгээд хоёр машиныг тишүүр болгож аваад хотын зам уруудаад хар хурдаараа гулсдаг.
За үүнтэй зэрэгцээд Missing Link хотын уусны шугам дагаад Сьюзны араас хурдалсан бол доктор Жомч бас өөрийн тэрэлт нэмж хурдлуулсан таран байгаар хотын гудмаар хурдлан давхина. Ингээд тэр хоёр нэгдэж цааш давхсан ч харийн роботын улнаас арайхийн хавхарсан Боб тэрнлээ үсэрч ирж наалдаснаар тэд жолоогоо алдаад далайн ус руу унаж орхино. Тэдний урдхан талд Сьюзен явсаар Golden Bridge гүүрэн дээр ирлээ. Тэгээд өөрөөс нь болоод гүүрэн дээр осол гарсанд санаан зовсон Сьюзен машиныг босгож осолд орсон хүмүүст туслах гэж оролдоно. Тэгсэн энэ үеэр харийн робот тэрнийг чиглэж далайгаас ирж явна. Тэгээд нөхөр ирээд Сьюзнийг барьж авахыг оролдсон ч гүүрний төмөр торооснуудтай орооцолдно. Энэ бүхнийг өнөөх галаксаар хөлөг онгоцноос нэгднэггүй харж байлаа. Ингээд төлөвлөгөө нь бүтлгүүцснийг ойлгосон мань нөхөр дэлхий рүү өөрийн биеэр очоод квантониумыг гартаа оруулахар шийдлээ. Харин роботыг ялж үндэсний баатар болсон мангасууд маань генералын амлсанчлан эрх чөлөөтэй болжээ. Тэгээд Сьюзен эцэг эхтэрээ очоод тэдэнтэйгээ баяртайгаар уулзаж бас шинэхэн найзуудаа тэдэнтэй танилцууллаа. Тэгсэн нөгөө гурав хүмүүстэй харилцаагүй хэтэрхий удснаас болоод тэрнийг эвгүй байдалд оруулж тэр бүхэл сэтгэл нь хэд хөдөлсөн Боб Сьюзны ээжийг залгаад идэх шахлаа. Тэр өөрөө ээж аав нь Сьюзэнд зориулж баярын үдэшлэг зохион байгуулсан ч Дерек ирсэнгүй. Тиймээс Сьюзен Дерекийн ажил дээр очоод тэрнтэй уулзахаар явлаа. Харин тэрний эзгүй хойгоор доктор Джон болон тэрний найзууд хэрэг тарьж үдэшлэгийг тараах шахдаг. Деректэйгээ удаан уулзаагүй Сьюзен тэрнийг харсан даруйдаа баярлнаа. Тэгээд ажлынхын цанхыг хагалж угаад гараа оруулж тэрнийг татаж гаргаж ирээд үнссэнд сандарсан Дерек ухаан алдах шахдаг. Тэгээд Сьюзен тэрнийг байшингийн дээвэр дээр тавиад би өөрийнхөө хүчийг хянах тал дээр жоохон туршлагагүй байгаа гэж уучлал гойно. Энэ бүхэн маш эвгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ хоёулаа хамтдаа хичээгээд намайг буцаагаад хэвийн болгож чадна штэ. Сьюзен чи энэ нөхцөл байдлыг миний өнцгөөс харах гэд хичээдэ. Надад байнгын үзэгчд байна. Би энэ бүх амжилттай хойштой байд. Надтай огт хамаагүйгээр чам тохиолдсон энэ асуудлыг хамт шийдэе гэж байгаа юм. Тийм ээ, би тэгж л бодсон. Бидний төлөвлөдөг байсан амьдрал яах болж байна? Тэр амьдралыг би хүсэж байна. Гэхдээ чамтай биш бололтой. Би насаараа хэн нэгний сүудэр дор амьдрахыг хүсэхгүй л байна л да. Намайг уучлаарай. Бүх зүйл дууссан шүү. Дууссан. За ингээд гунигалсан Сьюзен зам дагуу алхсаар нэг бензин төвөөгүүрийн газарт очиод цаашид яахаа бодож суулаа. Тэгсэн найзууд нь нэрээд мангас байх ямар хэцүү байдаг талаар Сьюзенд тайлбарлаж өгдөг. Ингээд эдэндээ хэсэг ярилцсны эцэст Сьюзен өнгөрсөн бүх хугацаанд Дерек зөвхөн өөрийгөө л бодож ирсэн болохыг ухаарна. Тэгсэн яг энэ үеэр тэрний дээрээс гэрэл тусаж галаксаар тэрнийг өөрийнхөө хөлөг рүү сорж эхэллээ. Инсектосаурус Сьюзнийг аврах гэж оролдсон ч галаксаар тэрнийг тусгай сумаар буудсанд Инсектосаурус ч тэр дороо ухаан алдаад ундаг. Сьюзнийг ухаан ороход галаксаар тэрнийг хөлөг дотроо хорчжээ. Тэр Сьюзнийг тусгай өрөөнд оруулаад тэрний биенээс квантониумыг салгаж авахар төлөвлөсөн байна. Тэгсэн мань Сьюзен төсөөлснөөс нь хавьгүй илүү хүчтэй байлаа. Тиймээс тэр өөрийг нь хорж байсан торыг зад зохиод галаксарыг барихаар хөөж эхэлдэг. Галаксар үхэн хатан зогтож байсан ч Сьюзен замдаа тарсан бүхнийг цөм зохиод тэрнийг хөөсөр. Ингээд Сьюзен тэрнийг цогж унгаад барихын даваан дээр галаксар тэрнийг урьдчилж бэлдсэн тусгай танхимд оруулж амж атгана. Улмаар биеэс нь бүх квантониумыг соруулж авсанд Сьюзен хүчээ алдаж эргээд хэвийн боллоо. За ингээд өөрийнхөө хүссэн зүйлээ гартаа оруулсан галаксар квантониумын хүчийг ашиглаад өөрийгөө клоны аргаар хувилж эхэлдэг. За ингээд тоо томшгүй олон цэрэг бүтээж дэлхийг эзлэхийг тэр санаархнаа. Өөртөө хэтэрхий итгэлтэй байсан галаксар сансрын хөлгөөсөө өөрийнхөө дүрсийг дэлхийд даяар цацаж удахгүй дэлхийг эзлэх гэж байгаа. Өөрийг нь эсэргүүцсэн бүхнийг өчиггүй устгах нь гэдгээ зарлан тунхаглалаа.
Энэс болоод дэлхийд даяар үүмэн самун газар авлаа. За энэ үеэр генерал Warren мангасуудын багаа цуглуулад Галаксарыг яаж зогсоох талаар зөвлөлдөнө. Тэгэд генерал тэдэнд нисэх төхөөрөмж өгөөд Сьюзнийг суллах даалгавар өглөө. Ингээд тэднийг сансрын хөлөг рүү ойртох зур генерал өөрийнхөө хөлгөөр Галаксарын анхаарлыг сарниулдаг. Тэгсэн генералын онгоц суманд оногдоод сүнсэнд генералч бүрхүүл дотор унтаж байгаа Insectosaurus дээрээс шүүхрээр буугаад ирнэ. Мань гурвыг хөлөг рүү нууцаар нэвтрэхэд Галаксар клон цэргүүдээ зогсоо зайгүй үйлдвэрлэсээр байлаа. Тэгэд нөхөр одоо өөрт нь хэрэггүй болсон Сьюзнийг устгахч төхөөрөмж рүү хийх гэж байгааг олж мэдлээ. Тэгэд колон цэргүүдийн дунд ороод тэдэнтэй адил хувцаслаж Сьюзнийг дагуулж явсан колон дээр очиод Галаксарын нэрийг барьж Сьюзнийг өөрсөд нь өгөхийг тушаасанд цаадхан жидгээд тэдэнд өгдөг. Тэгэд тэд нөгөө цэргийг буудаж унахчаад явж байхдаа дэлхийг яаж Галаксарын дайралтаас аврах талаар ярилццгаана. Тэгсэн доктор Жом нэг санаа сэдэж хөлгийн өөрийгөө устгах горимыг асаахаар шийдлээ. Гэвч тэд хөлгийн удирдлагын өрөөлөө яаж очихоо мэдэхгүй байлаа. Тэгсэн мань Боб хажуугаар нь явсан нэг колоноос удирдлагын өрөө хаана байдгийг асуухад квантониум задлах танхимын дээр байдаг болохыг цаадах нь хэлээд өгнө. Тэгээд доктор Жон Бобоос бууг нь булааж авахдаа нөгөө цэргийг санамсаргүй буудаад унгачхна. Тэгсэн босод колонууд энийг хараад уурлаж бүгдээрээ мань дөрвөлөө дайрцгаалаа. Галаксарч тэднийг хараад яралтай устгахыг колонуудад тушаана. За тэгээд мангасуудын эсрэг харийнхны шийдвэрлэх тулаан эхэлнэ. Колонууд ч тэднийг тал талаас нь бүсэлхэд Боб дээш таазанд хүртэл сунаад найзуудыгаа аваад дээд давхарт байх удирдлагын танхим руу орцгооно. Нөхдүүд хөлөг онгоцны хиймэл оюун удирдлагад нэвтрэх гэсэн ч тийшээ нэвтрэх код нь өнгөний системд суурилсан байдаг. Аз болоход доктор Жомын хувьд энэ нь ямар ч асуудал байсангүй. Your busted tire dance moves are no match for my security protocols. We can't hold them off much longer! There's one thing you don't know about me, my dear. My PhD is in dance. За тэгэд эцэст нь доктор Жом хиймэл оюун удирдлагад нэвтэрч хөлгийг өөрийгөө устгах горимд шилжүүлж чадлаа. Хөлөг нь 6 минутын дараа өөрийгөө устгах гэж байгааг мэдсэн Галаксар хиймэл оюунда квантониумыг нэг бөмбөлөгт хуримтлуулах тушаалыг өгдөг. Мэдээж тэр хөлгөөс зугтахдаа квантониумыг аваад явахыг төлөвлөсөн нь тэр. Энэ үеэр хөлөг өөрийгөө устгах горимд шилжүүлж гол хаалгуудаа хааж байлаа. Мань хэдэж амжиж хөлгөөс гарах гэж байдгаараа хийж яцгаана. Тэгсэн ганцхан Сьюзен л хаалганы цаана гарч амжсан бол нөгөө гурав төмөр хаалганы дотор үлддэг. За тэгээд түгжигдсэн найзуудыгаа аврахаар сэтгэл шулуутсан мань Сьюзен харийнхны нисэх төхөөрөмжийг хөлөндөө зүгээд аврах том роботуудын дундуур ниссээр хөлгөөс гарч хөлгийн жолоодлагын танхим руу орж ирдэг. Сьюзен Галаксарт хөлгийн дотоод танхимын хаалгыг нээгээд өөрөө бууж өгөхийг тушаасан ч Галаксар тэрнийг тоолгүй зүгтах хөлөг рүүгээ авирч эхэллээ. Тэгэхээр нь Сьюзен ч мөчөөгөө өгсөнгүй. Нуруунаас нь зөөгдөж угаад тэрнтэй ноцолдож эхэлнэ. Хэдийгээр квантониумын хүч тэрэнд байхгүй ч найзуудыгаа аврахаар сэтгэл шулуутсан Сьюзен Галаксартай үхэн хатан зодолцоор эцэст нь тэрний бууг булааж авч чадна. Тэгсэн Галаксар хөлөг өөрийгөө устгах горимыг эхлүүлсэн бол хинж зогсоод чадахгүй. Тиймээс чи намайг алсан ч найзуудыгаа аварч чадахгүй. Гэхдээ Сьюзен тэрнтэй санал нийлсэнгүй. Бууга өргөд дээш буудсанд дээрэс нь квантониум бүхий бөмбөлөг бууж ирээд тэрнийг дарж орхилоо. За ингээд квантониумыг дахиад биедээ шингээж аврах том болсон Сьюзен хөлгийн ханыг цөм зохиод найзууд дээрээ ирээд тэднийг тэрвэрж аваад хөлгөөс доош өсөрлөө. Тэдний аз болоход Insectosaurus-ыг хөлгөлсөн генерал Warren ирээд тэдний аймыг аварлаа. Учир нь мань Insectosaurus одоо аврах том ирвэхэ болж хувирсан байлаа. За тэгээд тэднийг хөлгөөс амжиж холдохдоо зэрэгцээд сансрын хөлөг агаарт дэлбэрлээ. Дэлхийг аварсан мангасуудыг газарт буухад хүмүүс бүгдээрээ тэднийг алах ташин угтацгаана. Энэ үеэр Дерек зураглаачаа дагуулсаар Сьюзен дээр ирнэ. Сьюзен, хэдийгээр чи бүхнийг өөрөө сүрүүлсэн боловч би чамайг одоо уучлалаа. Хэрвээ чи миний хөдөлдөг шин шоунд тусгай ярилцлага өгнө гэвэл бид хоёрын хооронд болсон бүхнийг би мартахад бэлэн байна. Гэхин тэр. Тэгсэн энэ удаад мань Сьюзен тэрний арганд орсонгүй. Шууд нясалсанд Боб тэрнийг тосч яваад нулимж орхилоо. Гэсэн ч тэдний баяр удаан үргэлжилсэнгүй. Генерал Warren ирээд дараагийн даалгаврыг нь танилцуулдаг.
Нэг эмгэн хүмүүс цөмийн реактор руу ороод аврагтан болсон тухай мэдээг тэр авсан байж. Ингээд тусгай даалгавраар Парис явах болсондоо баярлсан найзууд Insectosaurus дээр суугаад Европыг чиглэж нисснээр энэхүү анимашн маань дуусаж байгаа юм. За, энд хүрээд энэ галзуу сонирхолтой анимашны тайлбар маань дуусч байна. Ямар ч байсан дэлхийг харин гарын савраас авраа дууссан ямаа да, тийм ээ. Тэгээд Моборогийнх нь ярьж өгсөн энэ галзуу хөөрхөн анимашн та нарт маань 100% таалагдсан гэдэгт бороо итгэлтэй байна. Өшөө 100% гэснээс энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэг Messi хамтран ажиллаа. Та нар маань кино үзэх агшна Месситэй next level болгоорой. Төмсний чипс шиг хүнд биш заяа. Хөнгөн, шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай гэж байгаа. Моборогийнхаа тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно. Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг vibe-ийг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлдээрэй. Яагаад гэвэл жигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси. За тэгээд та нар маань Моборого буюу галзуу анимашн суугаа дэмжихийг хүсвэл сабадраагүй бол саба адарсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих байгаа юм шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөөрхөн анимашны тайлбараар эргээд уулзтлаа түр баяртай манайхаа.